эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? За сайхан үйлчилж байна. Сайхан үйлчилж байна уу? Сайн явж ирлээ. За сайн байна уу? Сайн явж ирсэн үү? За тарган тавтаа сайхан үйлчилж. Сайхан тарган тавтаа сайхан үйлчилж. Сайн сайхан юу? Сайн яваад ирвүү. Оо тавдаг сайхан Монголоо тойроод 3 жил иртээ. Бараг 4 жил болж байна уу? Сэлэнгэ аймгийн 5 сумаар явж байгаад. За ирлээ бид нар. Ажил албан өндөр. Тавдаг. Таны ажил албан өндөр. Үйлдэл сайхан болж байна. Сайхан байна. За сайн байна уу? За сурал тарган сайхан үйлдэж байна уу та? Сайн явж ирлээ. Оо тавдаг сайн явж Эний аялал сайхан байна уу? Оо төвний буйнд их сайхан. Түүх соёлыг бас их сурч мэдэж хэл совыг үзэж явна да сайхан. За сайн байна уу? Оо тавдаг сайн явж ирлээ. За сайхан үйлдэж байна. Сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна. Ажилтар хүйсэн бүгд өндөр дэш. Оо сайхан хариу сайхан дэлгэр байна. Та ажил тавдаг нь. Үйлдэл сайхан болж байна уу? Сайхан болж байна уу? Сайн явж байна. Оо тавдаг сайхан. За сайхан үйлчилж байна уу? Сайн явж байна уу? за сайн байна уу? За сурал тарган сайхан үйлдэж байна уу? Сарчин болох гол бэлтгэл ихтэй байна уу гэдэг сайхан. Бэлтгэл. Монголын сайхан наадам болох ч юм да тийм ээ. Сайн явж байна уу? За сурал тарган сайхан үйлдэж байна уу? Тарган сайхан үйлдэж байна уу? Их сайхан өглөө болж байна да. Тийм ээ. Гуарна сайхан байна. Багтуу сайхан. За энэ замдаа сайн явж байна уу? За тавлаг сайн явж ирлээ. За сайхан үйлдэж байна уу та? Сайхан үйлдэж байна. Ажил албан өндөр үү? За сурал тарган сайхан үйлдэж байна уу та? Ажил төрөл сайн байна уу? Оо тавлаг сайхан. Таны ажил төрөл нь тавлаг байна. За сурал тарган сайхан үйлдэж байна уу? Сайхан сайн байна уу та? За сурал тарган сайхан үйлдэж байна уу? Сайхан. Сайн явж байна. Оо тавлаг сайхан. Ажил албан өндөр. Өндөр. Үйлдэл тэр байна да ишээ. Үйлчлэлт энэ сайхан байна. Их сайхан үйл гарч ирсэн. Сайхан гарч. Эргээд одоо нэг Энэ сайхан байна. цасан тэгээд хавар хайлаад ногоо эрт тургаад бол буй болох юм да тийм ээ. Сэлэнгэ аймаг бол бас цаахан цас ихтэй л байна. Ер нь Монголын нийтээр жоохон цастай байх шиг байна. За энэ замдаа сайн явж байна уу? За сайн явж ирлээ. Манай нэг тавтай мөлөө. За баярлалаа. Тэгээд мөх хөх тэнгэрийнхээ өнгөтэй цэнхэр хадгаа барьж эртний сайхан соёл түүхээ заншлаараа эсхий туурагт нэвтрүүлгийн баг хамт олныг угтаж хүлээж авсан засаг дарга болон засаг даргын тамгын газар Ахмад буурд бол та бүгдтэй бас талархж байна. Үйлсэн сайхан дэлгэрэх болтугай. Завхай аймгийн цагаан сулууч сумд эсхий туурагтын нэвтрүүлгийн баг хамт олон ирж байгаад баярлж байна. Тэгээд та бүхэн манай сумд тавтаа сайхан марлаарай. За баярлалаа. Тэгээд өндөр амжилт хүсье. Одоо сайхан түүхүүд дээр хэдүүлээ тэгээд сайхан хамтарч ажиллана да. Тэгээд дөрвөн үйлрлаар сайхан өртөөлж бас бид нар бас явдгийн. Тэгээд энэ удаа сайхан цагаан чулууд энэ сумын бас ямар утгатай хэдэн онд яаж үүссэн тухай энэ нутгийн одоо малчид ард эргээд албан байгууллагуудаараа бид нар бас бүрэн одоо сумын хэмжээнд зураг авалтыг хийхээр бас морилон ирсэн. Тэгээд төв рүүгээ ороод нэг сайхан маршрутуудаа сайхан гаргаж байгаа. Тэгээд эдгээр зураг авалтуудаас эхлэе. Тэгээд мөн одоо хойч үед өвлүүлэн үлдээх, сум орон нутгаа сурчлах. Одоо тэгэл 8 настайгаас 80 настай буурал хүртэл сайхан түүхээ авч үлдэж энэ түүхийг одоо бичлэлж байгаа. Одоо та бүгдтэй бас их Монголын ард түмний хүмүүст бас талархж байна. За тэгээд энэ манай цагаан чулуу бас хаалгана байна тий. Сайн аяхан аймгийн Хошууч мэргийн бэсийн гушуу гэж явуулсан. За. Энэ Хошууч мэргийн бэсийн гушууны одоо тэр тухайн үед засаглаж ирсэн тайж мэргийн
бэс гомбожоо гэж хүн байсан манай энэ сумын нутаг дэвсгэрт үйлжиж нутгалж ирсэн учраас энийг сайн ноён хаан аймгийн Гошуус мэрхэн бэс хошууны гал голомт гэж нэрлэдэг байгаа. Ингээд манай цагаан чулуутсан маань өөрөө баг отхон тэнгэр гэдэг ийм сайхан цагаан чулууныхаа төвдөр бол болж нэрээ өгсөн юм сум байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Ер нь цагаан гэдэг бол их сайхан шүү дээ тий. Бүх юмныг л одоо бид нар чинь цагаан өнгөийг сайхан зээдэл явж яадаг. Сэтгэл тийм ээ. Сэтгэлийн цагаан, сүү шиг цагаан, цагаан мөртөө яв гэж одоо ярьдаг. Тэгээд сар шин одоо бас төгсөж байгаа байна. Тийм байна. Одоо хаврын өрөө одоо сар шин болж байна. Хаврын сартаагаа золгоч тэгээд Гошуус мэрхэн их учир утгатай нэр юм байна. Бас их учир утгатай суманд бас ирж байгаа юм байна. Могоо жилийн яадаг бол мөр жилийнхаа эхний нэвтрүүлгийг одоо цагаан чулуус сумынхаа нэвтрүүлгээр бас эхэлж байгаад бас их сайхан бэлгшээж байна бас сайхан. Одоо манайхын урдталтаа Гоолтой аймгийн Жаргалан таашир сумтай. Таашир сумтай. Тий. Ааха. Баруун доош Гоолтой аймгийн Жаргалан сумтай. Одоо нэг алдарт хасах Жаргалан хайрхан гэдэг чинь тэр шүү дээ. Одоо манайхын бол хөхөө болоод гэж ярьд. Ааха. За тэгээ хойдлороо бол өөрөө аймгийн цагаан хайрхан сумтай. Цагаан хайрхан. Тэгээ зүүн хэсгээрээ өөрөө аймгийн бас шилүүстэй сумтай. Шилүүстэй олон сум болтой. Хилэлж. Дөрөв сум байна. Залгаа орч чинь 4 5 сумтай. Өөрөө аймгийн 3 сум, уртлын Гоолтой аймгийн 2 сумтай нийтдээ 5 сумтай гэлээ. Хил залгаа. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За манай засаг дарга нэмсрэн. За манай засаг даргын тамгын газрын дарга цогцолмоо. Манай засаг даргын орлогч Мягмар Дондог байна. За мал эмнэлэг үйлчлэлийн засгийн дарга Сэдэн Домбаа байна. Манай засаг даргын тамгын газрын жолооч Баатар. За хөдөө аж ахуйн засгийн дарга Батбаяр. Манай Баян архан багийн засаг дарга Даваан юм байна. Зүг. За манай энэ доод Жавцаг огийн засаг дарга хөдөөгийн Болт гэж дарга байна. За манай 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн захирал Алтан гэрэл гэж. Сургуулийн захирал байна. За манай нийгмийн ажилтан засаг даргын тамгын газрын ажилтан Нямжоо гэж байна. За татварын улсын байцаагч Нар Мандах. За газрын даамал Гүнд сам. За манай засаг даргын тамгын газрын үйлчлэгч нь Яруу Булган. За хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Чолоон цэцэг байна. За эрүүл мэндийн төвийн эрхлэгч Оронгоо. За энэ манай цагуурын харуул Ням Жаргал. За хөдөө аж ахуйн засгийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Будажов. За мал эмнэлгийн засгийн малын эмч Нансалмаа. За сумын иргэдийн төлөөлөгчд урлагийн нэрийн бичгийн дарга Ариун Жаргал гэсэн юм. Бүрэлдэхүүнтэй. За миний иргэдийн урлагийн дарга Батан дарга гэдэг би тэгээд ийм бүрэлдэхүүн та гэдгийг тусаж авахаар ингээд өнөөдөр энд ирж байна. За баярлалаа. Энэ мор жилийнхаа сайхан эхлэн дээр ингэ сайхан өргөн дэлгэр оролцож байгаад нэг таатай байна. За манай сум өргөн засаг дарга ярьсан байгаа. Сайн ноён хаан. Тий. Гошууч мэрхэн байсан гошуу гэж. Дээр үед гомбожууга мэргэнгүн гомбожууга улаан даг хүрээд ажиллаад одоо манай газар олохоор болж гинэ. Тэгээд надад нэг өнчин толгой нэг арал хайрлаач гэж. Тэгээд одоо өнчин толгой гэдэг л одоо отхон тэнгэр хайрхныг арал гэдэг нь одоо зохон гол, богдын гол, чигштэй голыг. Энэ харлыг одоо надад хайрлаач гэж ингэж Засагтан аймгийн Гошууч мэрхэн байсан гошуу гэж одоо үгсэн төвхтэй гэж одоо өгчүүл ярьдаг байсан. Тэгээ манай сумын одоо гол шүтэн уул маань энд Баян хайрхан уул гэдэг одоо тэр овоотой ор хайрхан уул маань байна. Энэ хайрхан. Тий. Зөв. Тэгээд одоо энэ урагшаа Аслан хараа гэж дээр үеийн дахилгатай уул байна. Одоо манай Дэлгэр огийн нутаг. Энэ хойно цагаан хайрхны нуруу гэж одоо манай Арцуугийнхны шүтдэг ийм одоо шүтлэгтэй дахилгатай уул байна. Энэ манай Жавцаг багийнхны шүтдэг энэ доор овоо хайрхан гэж
Ааха. Жавцгийн гол урсдаг ийм одоо баян хайрхан байна. Одоо энэ дөрвөн багта ингээ шүтлэгтэй ийм дөрвөн дахлагтай овоотой ийм уулууд байна да. Наадга манай нутаг говь хангаа госсон 3000 ойтой. За говьдон энэ 4000 гаруй элстэй одоо Монгол элсний урдлын зах. Ийм одоо тал хээр говь хангаа госсон ийм өргөн удам нутагтай ийм сум байна. Манай Хөвсгөл аймгийн Жаргалан сумд би очиж байсан. Сайн Ноёнхан аймгийн Далайшонхор бангийн хошуур их баг гэж явдаг. Тэгэхээр яг тэр үеийн одоо Сайн Ноёнхан аймгийн танах чинь Хошууш мэргэн байсан байна тий. Тийм байна. Манайхаас ийшээ болохоор л одоо засагтхан аймаг руу. Засагтхан аймаг орчиж байгаа. Эндээс ийшээгээ. Тий. Ер нь бол зааг нь шахах юм шүү дээ. яг хэдийн зам. Тийм байна. Тэгээд манай ч бас энэ хангаан нурууны төгсгөлийн нэг жоохон манад одоо сая зэтэнд бадар гарсан 3 Шиг нь болохоор аль дээд одоо хангаагаад хойш одоо энэ дээрээс 40 50. Манайх ч тэгэл энэ говь руу орж ирж өвлөж чад намдор газар руу орж өвлөж чад 100-да одоо 100 км газар доотлих нь айл дээдлэх нь айл. Тэгээд нүгэд хангаатай гардаг. Хангаа маань одоо төмөртийн гол дагаад ингээд ой модтой хангаан нурууны хамгийн одоо төгсгөлийн ой манай сумд байна. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгуулга болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 717 7757 95 11 44 97 80 тэгдэрв 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийн ивент төгчээр Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд ивент төгч биелэг хүнс компани Монгол уламжлалт зоог жинчин бууз банш өв соёлоо дээдлээ. Нэвтрүүлгийн ивент төгчээр Mission Oil Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос. Mission Oil албан ёсны нэртэйгээр худалдаалагдж эхэллээ. Нэвтрүүлгийн ивент төгчээр мөн хурлан Монгол үндэсний дээл уламжлалт өв соёлоо эрхэмлэн дээдлээ. Мөн хурлан нэвтрүүлгийн ивент төгчээр ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс нарийн гар урлал уруухан чамин тансах хийц бат бөх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан ГГ Гоёл брэнд G Fashion гал мөржилдөө зориулсан Монгол уламжлал орчин үеийн өнгө төрхийг хослуулсан шин загвараа танилцуулж байна. Эрхэмсэг дээлэнд эр зориг эв нэгдэл шингээж Монгол өв соёлоо дээдлэн Монгол дээлээрээ гойцгоё. Манайх сонголт ихтэй бөгөөд сайн чанарын торох давуу материалууд чанарын өндөр түвшинд урлан бүтээж байна. Мөн та өөрийн хэмжээг өгөөд хийлгэх боломжтой. Орчин үеийн шинэлэг загвартай хослуулан олон сонголттой бөгөөд та хүссэн дээлээ захиалаарай. Бид хөдөөрн үндэхийн унаанд тавьж үйлчлэн хаяг Баян зүрх дүүрэг 13 дугаар хороолол зүүн дөрвөн замын уулзвар торгоны зам худалдааны төвийн нэг давхарт G Fashion утас 99-8 64 69 94 тэг 2 64 69 нэвтрүүлгийн ивент төгчээр Триллион Effect компани эрүүл эко сонголт Goodwill ивент төгч Хангэ компани амар байна уу? Эрхэм хүндэт хэрэглэж харилцагч та бүхэндээ Монгол түмний уламжлалт их баяр цагаан сар
гал морин жилийн сар шиний мэндийг өргөн дэвшүүлье. Хатган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр, хатан өвлийн жаврыг хураан золгох ёроол дээр, хөх Монгол даяара дээдлэн өргөх цацал дээр, хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсвэ. Сар шиндээ сайхан шинлээрэ. Хангэ компани. Нэвтрүүлгийн ивент төгчээр сайхан тал цагаан будаа байгалийн шимийг шингээв. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. За манай сум юу ер нь хангай нурууны салбар улсын урд бил дээр эхнэрүүдийн хотгорын ар ирмэг дээр оршдог юм өрмөц тогтцтой юм сан байгаа. Тэгээ яг эртээр үеэсээ бол тэр сайн оюун аймаг Засагтхан хоёр аймгийн яг хэлийн уулзуур дээр оршдог. За тэгээд энэ сайн оюун аймгийн Гошилт мэргэн байсан гошуу гэж ингэж нэрлэгдэж авсан. За тэгээд одоо Завхан аймаг байгуулагдаад ингээд Завхан аймгийн сумууд байгуулагдахад манай сум байгуулагдаагүй байжгаад 1952 онд цагаан айрхан сумын 1 3 4 5 6 7 дугаар агууд шүлүүлстэй сумын 9 10 дугаар аг ингээд 7 баг нийлсэн ийм сум анх эхэлж үүсгэн байгуулж байлжсэн юм хайрцангуй задуулсан баг. За тэгээ манай сумд бол бас байгалийн өвөрмөс тогтцтой. За жишээлх юм бол одоо яг ингээд харахад урагшаага бид нар хасагтай айрхан хан жаргалантын нурууг харж байдаг энэ нэг алтай салбар улсыг. За ингээд хоошоо ингээд харахад бол энэ бор хайрханаа дамжуулаад хангай нурууны салбар улсыг харж идэг. Тэгэхээр халтай хангай завсарт байрсан юм. Манай алдарт уучсан адар сүрэнгийн алтай хангай улс гэдэг дуу яг энэ нутгийг үндэслэж бүтсэн ийм дуу байгаа. Ерөнхийдөө манай нутаг бол бас тийм галт уулын эртний ийм үлдэцтэй ийм нутаг гэж үздэг. За яг энэтэй холбогдуулаад энэ бидний яг хойд зүгт байгаа тэр Сэрвэгийн тэнд байдаг ийм одоо яг тийм харлаад харагдаж байгаа төлөнхий морины нэг юу шиг сэрвэ шар. Яг тэр сэрвэ харагдаж байгаа уулын тэнд бол яг ингээд чулуун дээр гарсан малын мөр хүүхдийн одоо жижиг мөр энэ төр одоо ил тод харагддаг. За тэгээд яг ийшээ яваад энэ сумын дохон талдаар Сэнжит хад гэж байгаа. Энэ Сэнжит хад нь ингээд байгалийн хадыг ингээд голоор нь яг нүхлээр уралдсан юм шиг юм хад байгаа. Энэ хадаар харахад бол энэ хан жаргалантын нуруу хасаг тайрхан тэр чигтээ бүтнээрээ харагдчихдаг. Завхангол сэлийгээд ингээд харагдчихдаг юм өрмөс тогтцтой. За тэгээд манай нутагт бас ингээд дээшгээ бас манай мэрэгчлэлтийн ярьлаа хангаагаад явахаар ой модтой. Ой модын өндөр сайхан хангай нурууны юм том уусуудтай, дахлах дуулуудтай. Бид бас энэ шүтэн бор хайрхан уулаа намрын дүнсрийн шиний 17-нд дахиж ингэж одоо нутаг орондоо бас өн гойдог байгаа. За цагаанчлуулсан сумын төв бол өөрөө яг уул хөндийн завсарт байрлсан учраас уул хөндийн хоорондын ийм нутгийн зонхлох салхитай цаг уурын юм бичил өвөрмөс тогтцтой. Манай сумын нутгаас гарахад одоо энд засаар шууржсэн бол манай сумын нутгаас дөнгөж гарангуут л одоо зас ороогүй шуураагүй байдаг ч юм уу те ийм байдал бол байнга ажиглагддаг. За мөн та нараас ирээд ажиллаж байгаах те өглөөд ингээд заавал урдаасаа юм тодорхой хэмжээний уусаас ирж байгаа хөндийн салхи бол байнга байдаг ийм өрмөс хуугаа гэж одоо нутгийн харилдаг те ийм. За ингээд доошоо ингээд баруун тийшээ харахаар манай 60 булаг гэж одоо говьд байгаа юм сайхан баян бүрд шиг ийм нутаг байгаа. За энд бол 60 булгаас их авсан жавцгийн гол гэж урсдаг. За энд бас одоо тодорхой тооны бургас модтой тэгээд одоо 60 гаруй одоо ийм ихээс
булгалсан юм булгатай. Энэ нь одоо элэг зүс содоо дотрын аршаа. Нутгийнхан бол энийг шүтэж хэрэгэлдэг. За тэгээд тэрнээсээ үүсэлтэй ингээд голтой. За тэгээд тэндээ бас тахилгатай аваа тайрах ингээд том хайрхантай ийм өөрөмсдөгцтэй. Гээд ярих юм бол одоо маш олон зүйлүүд байна. Одоо манай сонод мэддэг хүмүүс бол энэ урдаас нь орж ирэл энэ дэд дод зохиог хараад одоо нутгийнхан бол алсаас ирж байгаа хүмүүс одоо. Одоо яг сум яг энэ тэр 8 мандал бурхан байгаа. Манай одоо хамблам Марамб нацагдорж байгаа манай нутгийн гавьяат юм чи манай нутгийн хүн байгаа. Энэ хүний санаачлахаар болсон соёлын бие төв 8 мандал бурхан гэж. Одоо энэ 8 мандал бурхантай сум бол Монголд бараг байхгүй байх гэж бодож байна. За ер нь бол манай сумын нутагт энэ байгалийн сүг зургийн дүрс зургуул нэлээд олон бий. За ялангуяа энэ одоо бидний зогсож байгаа зүү хойд зүгт бол буган чулуун хөшөөнүүд байна. За тий бүр нөгөө хүннүгийн бунхан дотор байсан. Хүннүүчүүд одоо амьдарч байсан байх нь. Баган чулуун хөш байна. Энэ одоо тэр үед хүннүүчүүд энд амьдарч байсан. Хүннүүчүүдийн гол нутаг болохыг харуулж байна. За мэдээ хадан дээр зурсан бас бууг Янгир ямаа сүг зургууд. Сүг зургууд бий. Одоо 5-6 мянган жилийн тэтгэг илэрхийлдэг гэж байгаа. Тэр үед чи одоо нөгөө Аранга аймгийн одоо нөгөө юун дээр Тариат сумын мөрөн баг дээр очижсэн. Тэгээд ерөөсө тэр чулуун дээр ингээд аюул олон зураг байд юм билээ. Тэгээд тэр нэг өвгөн болохоор нөгөө ингээд тэр юугаа бас хараад аял жуултаа бас ингээд танилцуулаад явдаг. Тэгээд ирж байгаа хүмүүс их гоё тайлбарлаж байна. Тэгээд тэр сүг зураг бол яг ингээд одоо тэр үед одоо нөгөө бичиг энэ төр үүсэг байх нөгөө зүүрлэж одоо ямиг нөгөө үлдээж исэн тийм юу байна л байдаг байхгүй тийм ээ. Тэгээд тэр нэг бууг байгаа юм. Тэгээд нэг тал чоноогоо байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг болохоор тэр өвөг болохоор бид нар энэ дээр юм хүчрхэг байсан шүү гэдэг юм нөгөө харуулж ийн гэсэн үг. Ийм хүчрхэг омог байсан. Тэгээд нэг янгир ямаа байгаа. Тэгээд тэр янгир ямаа ингээ 2-3 янгир ямаа тушчихсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг бол одоо янгир ямааг одоо мал аж ахуй болгож номтгож одоо ингэж амьдэрч ийсэн шүү гэсэн юм. Та тэр маш олон зургууд байдаг юм байлээ. Тэгэхээр сүг зураг гэдэг маань өөр одоогоос 5-6 мянган жилийн өмнө одоо амьдарч ирсэн. Одоо ялангуяа сая таны хэлдгээр тэр одоо хүннүүчүүд бас амьдарч ирсэн гэдэг буган чулууч өөрөө тодорхойлоод түүгөө үлдээсэн. Тэгээ тэр сүг зургууд их байна тий. Тэр олон жил болж байхад устна гэж байхгүй улмал тэгэл бороо орохоор их гой тодорч харагддаг юм билээ шүү дээ. Тэр хад өөрөө бутарчдаггүй юм бол одоо тэгээ тэр хэжээс устдахгүй байж л байдаг. Тийм учраас ингээл 5 хэдэн мянган жилийг харж түүхээ гоё ингэж үлдээж ивж ирсэн л бидний нэр өвгдээцүүд байна тий. Тэгэхээр одоо ингээл яг хуу бид нар эргээл яг хуу нөгөө нэг энэ цаг үетэйгээ бид нар ч хослуулаад бас дэлхийн улс орны түүх соёлоо бас энэ мэдээллийн 900 тавьж энийгээ бид нэр сайхан түгээж чадвал аль зурстайгаа бас сайхан холбож чадвал бас маш их олон Монголын түүх өөр сум болгонд өөр байдаг юм байна л дээ. Одоо сая яг түүхээс нь ингээл хальтаа ингээл дурдчлаад тэгээд би бас ингээд бодож хавар юм уу намар юм уу бас ингээл тэр газруудаас газар дээр нь очиод тийм ээ. Тий. Тэгээд ингээд нэвтрүүлгүүдээс хийх юм байна даа гэж бодож байна. За хөө. За та бүгдээ бас талархаж байна. Ханга бодрогт хослож тогтсон мөрхний гişigтэй Уйду алсаа сэлгэрч мөрөд бор хархантай миний нутгаа Уга мордхот сидэсэрэж үеэс сүнтэлдэг орны өндөстэй Орга түүхүний махад Очимин яважин миний нутгаа Энжитэн хөөсөн Отон тэнгэртэ цагаачууд минь Дэлхийн мэржэл гардын дэвэтэ Миний нутгаа Хормостын отон тэнгэр Элэлж заяасан түмэн олонтой Ихэр мянганы ширээ нурууга Түшиж жаргдаг миний нутгаа Эдгэрийн явхаар цол золба Амушмайдаг дэшэх
항상 웅키슈테 앵귀오던 민니 노트가 내집나 거울사 어떤 댕겔 사주드면 대비히 밀제 가르딘 디베테 민니 노트가 хөтөний 3 баг, самын төв 1 баг, ингээд 4 багтай. Аа. За манайс бол арцгуугаар хүн ам цөөтэй. Аа. 1200 хүн амтай юмсан байгаа. За тэгээд төсөвт 5 байгууллагатай. За ингээд одоо үндсэндээ 1952 оноос хойш байгуулагдаад Савхан аймгийн 52 онд яг энэ бөөрөн дээр л 52 онд энэ хойтлын жаргалант баригад гэжсэн дээр нэг хэсэг бүлэг байгуулагдаад энэ урталт од нэгдэл гэж байгуулагдаад хойно жаргалант нэгдэл гэж байгуулагдаад тэгээд 56 онд нэгдэж цагаан чулууц сумын май нэг нэгдэл болж энд суурьж ирсэн ийм түүхтэй юм байлээ. Өө зөв. Ааха. Шавээ тавьсан газар нэг цагаан чулуу хөшөглөж. Ааха. Тэгээд бороо хавуулынхаа баруун хажуудаар ингэж байгуулсан. Энэ сайхан бор хайрхнаа чи юм байна те. Хайрхан бол одоо бид бүгдийн шүртэй. Энийг бас одоо дахидаг. Уул хангаахаа өврийг бараад явдаг бүр эртний л одоо хаадуудын л одоо өвгдээцүүдийн бас юу шүү те. Уул ус амтай гэж ярьдаг. Тэрний сайхан нөмөр нойлонд нивэлд нь багтаж мөргөж одоо явж идэг. Тэгээ манай сумынхан одоо энэ багийнхан одоо уламжлал болгоод энэ адууны адуучин тэмцээнийг уламжлуулга зохиож ирсэн. За ер нь бол нэлээд хэдэн жилийн өмнө зохиосон. Оо зөв. За нодны бас яг өдөрт цагаан сарын өмнө бас зохиож ирсэн. За энэ жил одоо өнөөдөр зохион байгуулах гэж байна. Өнөөдөр юм уу? Хэдэн цагаас вэ? Одоо ингээд 12 цагаас гээд зарлцсан байгаа энэ. Оо зөв. Дэлгэр багийн нутагт улаан үзүр гэдэг газар зохион байгуулахыг зарлцсан байгаа. За энэ бас дэлгэр багийн хамт олон санаачлан зохион байгуулж байгаа. Тий. За маргааш бол Тэмээний баяртай байгаа. Оо бас яг нодны үедээ бас яг танаас өвч 5 шумалтай юм. 5 шумалтай. Бас Тэмийн сүргийнхаа тоогоор аймагта 5 дугаар байранд ордог юм шиг байна. Дээгүүр ордог юм байна. Тийм ээ. Тэгээд Завцаг баг гэдэг манай Тэмээний гол нутаг энэ багийн хамт олон бас Тэмээний баярыг зохион байгуулж байгаа. Яг нь ер нь одоо тэгээд баяр гэхээс илүүтэй энэ адууны соёл, Тэмээ унлага эдлэгийн өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэх. Өв соёлын л наадам шүү дээ. Ер нь одоо тэр чиглэлийг голчлон барьж ингэж цагаан сарын шинийн нэгэн бэлгийн тоолны хаврын ихэнх сарын шинийн нэгнийхээ өмнө ингэж зохион байгуулж ирсэн. За нэг маргааш бол Тэмээний баяраа зохион байгуулна. За мөн бас одоо ажил үсээрээ мал сүргээ өсгөж үржүүлсэн шилдэг тэргүүний аймгийн авраг болсон, сумын авраг болсон малчтынхаа шагналуудыг ус гардуулж байна. Оо зөв. Энэ шагнал маань одоо бас 12-13-ны өдрүүдэд гардуулагдана. Тэрэд нь одоо хамт явна. За тэгээрээ тэр үндэ оролцохыг тав хүмүүс. Тэр хүмүүстэйг одоо хөрхи өвлийн хүүтэн халуунд хаалцлаа одоо зөв малчин төмөн шүү дээ тий. Яг малчны хотод очиод одоо яг малчны амьдралтай жинхэнэ нүүдэлцээс илэрхийлдэг. Тэндээс харах боломж байгаа. Ер нь бол хөдөө орон нутаг агаарын зангиг сайхан байна. Амар тайван амьдрал байна. Тийм ээ одоо бид одоо Улаанбаатар болон бусад суурин газруудад амьдарч байгаа хүмүүсээс дутхгүй байна. Бид нар одоо өнөөдөр интернетийн сүлжээтэй бүх одоо цэвэр агаар орчин тойрон амар тайван агаар цэвэр төгжрөл байхгүй, яарч сандрах зовлон байхгүй. За тэгээд одоо бид одоо гэрээсээ төрөл бүрийн бүх төрлийн сувгуудыг үзэж байна. Бүх төрлийн одоо өөр холбооны станц холбоо барьж байна. За дээрэс нь одоо ингээд зам тээвэр хөгжөөд ингээ 28 оны 1 сард энэ Алтай хуулиастай холбосон зам орохоор ингээ төлөвлөгдсөн байна. Оо зөв. Тэгэхээр ер нь бол зам дагаж одоо юм бас хөгжиж ирнэ. Тэгээ одоо Улаанбаатар хотод тэр шаваад төгжрээд тэр газар одоо бохомдоод байгаа хүмүүс бол одоо орон нутг руугаа ирж нутаг орондоо амар тайван сайхан амьдарч энэ нүүдэлчин соёлын нөхцөлийг хамгаалж хязгаар нутгуудыг бас залуу хүмүүс юм уу ер нь сум орнууд тэрийн амьдралд эндээс сумаас дэмжлэг нь юу гэдгийг. Ер нь яг хуу газрыг олгож өгөх байх тийм. Газар л чөлөөт. Газар чөлөөт. Тэгээд одоо бас
төрийн албан хаагчдыг энд ялангуяа мэрэгжлийн чадварлаг боловсон хүчнүүдийг бас орон сууцчлуулах бодлого явж байна. За ирээд одоо амьдрах юм бол бас тодорхой тооны дэмжлэг үзүүлэх, малжуулах гэдэг юм уу ийм үйл ажиллагаанууд хийхэд бол бүрэн боломжтой. Хоршоо хөгжүүлэх сан гэж байна. Орон нутгийн хөгжлийн сан гэж байна. Нэг үеийн бодход сум орон нутагч одоо бас төсөв санхүүгийн хувьд бас бололцоотой болцсон шүү дээ. Тэгээ ингэхээр бол одоо орон нутагтаа ирээд малыг бол одоо өвлжөө бууцууд бэлэн сайхан байж байна. Одоо ер нь социализмын үед манай сум чи 2500-аас дээш хүн амтай сум байсан шүү. Тэгээ одоо энэ зах зээлийн нийгэмшилжснээр одоо төв суурин газар руу бараадаад ингээд нутгийн зон олон маань маш их шилжсэн. Тийм учраас одоо өвлжөө буснууд эцэггүй байна. Ирээд одоо шууд буугаад ингээд малжуулах төсөл хамрагдаад ингээд маллаад нүүдэлчин соёл хэрэгжлээ хөгжүүлээд явах боломж байгаа. Тэгэхээр одоо бас нутгийн зон олон маань энэ сайхан телевизийн нэвтрүүлгийг үзэхээр сум орон нутагтаа бас очих юмсан гэсэн хүсэл бодолтой ийм хүмүүс байвал сум орон нутагт явахд бэлэн байна. Хөрөлж байна. Нутгийн уул ус нь хүүгээ бас хардын гэсэн шүү дээ. Тэгэхээр нэг юу н альбаа хүн тэр нутагт одоо ихэнх алтан хөвлөгөөс гараад тэр сайхан алтан дэлхийд төрсөн нутагт мөр гаргасан л байгаа. Тэр нутгийнх нь уул уусан сайхан ээж л явдаг. Яг л хүүшгээл бодож байдаг. Тэгэхээр бол тэр нутгийнхаа уул усанд бас сайхан очих хэрэгтэй л би боддгийг. Зин гэжит хүн хаан төрсөн буцаал одоо тэндэл одоо төгсгөл болдог. Төрөх өхүүл хоёрын заагт хүн л ер нь их л имийг л бодож ухаарлах хөстэй юм л. Энэ бол одоо хизээч одоо тийм ээ хүн мөнхөд амьдрал гэсэн бол зүйл бол биш. Тэгэхээр их газрыг яг уу явж туулж үзлээ. Химиг бас би сурлаа. Надад одоо харамгүй сайхан юмудаа хайрлсан, нэвтрүүлгээр ухтаж хүлээж авсан. 8 настайгаас ал тэр 80 настай буурд хүртлээ. Ахмадуудаас ч гэсэн сурах сургаалууд их байна. Залуучуудын тэр үзэл бодлууд ч бас их байна. Ингээл одоо их л зүйлийг одоо тэргүүндээ бас хийж л явна. 333 сумыг ер нь дуусгах одоо 4 жил эртээ явж байна. 80 гараар нь л явж байна. Монгол их ормоос уудам юм. Агуу их түүхч ариу юм. Ястан угсаатан болгон гэж одоо өөр өөрийн тэр онцлог соёл түүхүүд байна. Гол нь энэ ургийн угсаатны энэ аялга гэдэг юм ал хүн мартаж болохгүй юм шиг надад санагдсан. За тэгээд бас нэг 70 гаруй жилийн сайхан түүхтэй танилцах юм байна. Монголын бас нэгэн сайхан түүх өөрөнд олон сайхан өвгдүүд маань өөрөнд бас сайхан явж исэн түүх уул болгонд нь чулуу болгонд нь түүх болж үлдсэн байдаг. Ширхэг чулуу хүртэл битгий хүндчвэ гэж өвгдүүд маань захидаг шүү дээ тий. Сайхан мөргөөд явжээ гэдэг. Хангаа уул усын оргил дээр нь бас гардагч гараа хайрхан би гардгүй ч уул ус би. Билээсэн сайхан мөрөгчүүд чи өөрөө хүртэл байдаг. Эндээс халтаа 5 богд өмнөгээд мөргөөд өргөчд тэнд хүрдэг гэж байгаа шүү дээ. Хаавсын зүүн улгын халахын тэр одоо Эренбаатар өшөөр мөрөхөд хүрчил байдаг. Тэгээ Монгол хүнээс хүсэг гэдэг чинь өөрөө тийм сайхан мундаг сэтгэлийн юугаар тий тэр одоо хөх тэнгэр төрөлтөд хүрээд идэв үстэй. Сэтгэлээсээ сүсгэлж чаддаг тааш үрдэг гэж. За сайхан нутаг байна. Энэ хоёр хонь ямар учиртай хөшөө? Энэ одоо урд хэсгийн одоо манай Жигүүрийн хамт олонны байгуулсан майныг нэгдэл. Энэ хойд арцугийнхны маань байгуулсан 60-д нэгдэл гэдэг ингээд. Нэгдлийн үед байсан. Тий. 3 нэгдэл байж байгаа сүүлд нь одоо хоньороо алдартай юм биш те. Хончин Баатар байгуулагдаад олон хоньтой. Тэгээд одоо мал аж ахуйн хамгийн голлох салбар нь одоо хонь байсан. Учраас халуун шүү. Байгуулагдсан одоо бид нарыг баг байхад сайхан хонь байдаг гэсэн бид нар дээр нь тоглодог. Тэгээд одоо нэгдлийн маань мас үргийн юу байсан. Тэгээ сая сумын 70 жилийн агаар асуудал ингэж бүр хорхтой юм хонь бид нар одоо тоглосоор гоод нэлээд муутгацсан байсныг сэрвэл энэ нэгдлийн мас үргийн маань одоо шүтээ бид нар энд тоглож ирсэн байгаа. За энэ чулуу болохдоор зэрэг сумын зан гэлэг гэдэг хүн энэ хавтгаа том чулуу 20 настайдаа өргөж за одоо энэ гүтээ удааны гэдэг урд уурн гашаа барьж хагаад за тэгээд одоо залуу ажтай арах байсан энэ чулууг одоо өргөө тавьчихвал
чөлөө болгон ч гэсэн юм одоо найзууд нь тэр хүмүүс Бас сонирхолтой. ингээд үргэжсэн ийм чулуу байгаамаа. Тэгээд өргөж авчирсан юм уу? Энэ дээр өргөж тавьсан юм уу? Өргөж зүүсэн байгаа юм. Ааха. Хүмүүс Бас бярттай хүн байна. хүн байсан. Энэ одоо энэ одоо хоёрдугаар нь Ой надад тамгүй хүн дөө тий. чулуу байхаар ийм чулуу бай. Ааха. Тэгээ энэ одоо өргөжсөн ийм түүхийг 70 жилээр энд хүүхдүүд нь ингэж зориулж Ямар зан гин? Сумын зан гэлэг одоо 1988 оноос хойш энэ мал эмнэлгийн салбарт ажиллаж байна. Ааха. Тэгвэл одоо 38 жил анх мал эмнэлэг эд одоо 22 орон тоотой эд хөгжиж хахад шинэхэн мал эмч ирж ялаа тэгээд хойш. За одоо бид нар ер нь ямар маршрутаар иргээд зураг авалтуудаа зааштай. Одоо эндээс хөдлөөд за цэцэрлэг дээр очиж цэцэрлэгийн нэвтрүүлгийг бэлтгэх ажил. Тэгээд үргэлжлүүлээд 11 цагаас цагаан сар үзэсгэлэн худалдаа явагдана. Оо зөв нь цагаан сар болж байгаа. Сумын дандаа жижиг дунд үйлдвэрүүд. Дундаа бас нэг гарын бэлэг гардуулах нэг тиймэрхүү үйл ажиллагаатай. Оо зөв. Миг даатгалаа зохион байгуулж байгаа цагаан сарын үндэсний өвхийн барилдаа. Хүүхдийн барилдаатай хамт явагдана. За тэгээ үргэлжлүүлээ сургууль дээр бичлэг хийх ажил байгаа. Эмнэлэг дээр бас бичлэгийн ажил байгаа. За тэгээд маргааш өдөр нь нэг байгууллагын бичлэгийг соёлын төв дээр бичлэгийг хийгээд тэгээ Адууны үеэр Ардын авьяас тунгууд. тий Ардын Оо зөв тийм. Тэгээд Адууны үеэрийн үйл ажиллагаатай байгаа. Ааха. За тэгээд тэр өдөр нь тэгээд ер нь Адууны үеэр дээрээ тэгээд өнжөөд босох байх. За маргааш нь аймгийн аварга малчны шагнал гардуулах үйл ажиллагаа байгаад эхлээд тэгээд Тэмээний баярын зохион байгуулагдана. За тэгээ араас нь аймгийн алдарт үеачийн шагнал гардуулах үйл ажиллагаа байгаа. За тэгээ нөгөө өдөр нь дараа өдөр нь 3 аймгийн аварга малчны шагнал гардуулах үйл ажиллагаа байгаа. Тэгээд өвлөн тэгчтэй айлуудаар орж бичлэг хийх. Хөдөөгөр багуудаараа айлуудаар малчтаараа. Аа. Тийм ажил байгаа. За тэгээд дараа өдөр нь нөгөө Тэмээчний нэг өдөр гээд. Ааха. Айлаар орж нэг тийм бичлэг хийх ажил байгаа да. Хөтөлбөр ер нь иймэрхүү. Орлогч дарга. Тий. Залуу хүн байна. залуу. Нас эдтэй. Одоо энэ жил 28 хүрнэ. Аа. Хэр одоо удаан хугацаанд гэж байна? Нөднөө 2 сарын 14-нд ажил хүлээлгэж яваа. Оо зөв. Цаашдаа сумдаа хийх зорилго бодлого. Одоо тэгэл цаашдаа сумынхаа хөгжлийг Их байна да тий. альж амьдрандаа л гэсэн бодлоо да. Гэхдээ залуу хүн байна тий сайхан. Одоо л сайхан залууч хэвээр гэж боддог юм. Энэ сум орнуудынхаа төлөө бас тэгээд тий. Дараагийн үеэ үйл сайхан бэлдэж чинь тий. Манай өөрсдөө л бэлдэхгүй бол энэ ч тасарчих гэдэг. Малын эмчтэй залуу байгаа юм. Малын эмч. Тий. Хөдөөж их сургуулийн 2016 онд малын хэмжээр төгссөн. Оо зөв. Тэгээд төгсөөд ер нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч ягаад ноднон сумдаа ирээд тэгээд одоо гүтэл ажиллаж байна да. За дүүдээ амжилт хүсье. За баярлалаа. Төрийн жолоор Баттбаг. За Төмний сайхан буйн нь ариун байх болтугай. Би сайхан ерөө. Сум орнуудтай ихийг сайхан бүтээсэн. Олон сайхан ахмадуудынхаа ариун сайхан сургаалыг үеийн үедээ сайхан дэлгэрүүлж яваараа гэж сайхан ерөө. За ерөө. Тугуулч хариулдгийг тугш мандуулдаг. Монгол улс ерөнхийлөгч болоорой гэж ерөө яхана. Хүн сайхан ерөөлөвгөрөө сайхан явдаг гэж байна тий. За ингээд энэ маршрутаар бид нэгээд ажиллах юм байна. Хөх тэнгэрийн эсхий туурхтан төрийн бус байгууллагын зүгээс бид нар цаг гаргаж сайхан энд ажиллана. Ер нь альбаа юм цаг гаргаж явсан юм сайхан чанартай байдаг. Яарахгүй тэгээд сумынхаа энэ өвлийн цаг үедээ бид нар саяны маршрутаар яваад нэг 10 гаруй цуврал нэвтрүүлэг барих болох юм шиг надад санагдлаа. Тэгээд олон сайхан цуврал нэвтрүүлгээ тухлан сууж таалан сонирхороо гэж ард түмэндээ хэлээ да. Тэгээд за ингээд ажилд орцгоо. За. За.